За эхлэе. Залбираад эхэлж өрөвл. Тэгээ бүгд нь орой өглөөний мэнд хүргэе. Тэгээд энд орж ирсэн байгаа хүмүүсийг бас үнэхээр бурхны гайхамшигтай ариус усны таслахаа дүүрэн байх болтугай гэж өрөөж байна. Тэгээд тэр яг эзний урд ирээ, эзний үг биднийг өнөөдөр бас үнэхээр гайхамшигтай сэргээсэн, тайлбарлуулсан байх болтугай гэж залбирая. Баярлалаа эзэн минь. Яг одоо энэ цагийн төлөө танд талархаж байна эзэн минь. Өнөөдөр яригдах тэр үгийг эзэн та зааж өгсөн мөлий эзэн, та илчилж өгөөрэй, та илэрхийлж өгөөрэй. Та ариус усны хүч чадал үнэхээр ариус усны тос тослогоо бид бүгдийн дээр сонсож байгаа хүмүүсийн дээр эзэн минь ярьж байгаа миний дээр ч гэсэн дүүрэн байх болтугай эзэн. Эзэн та удирдах болтугай. Таны хайртай хүү Есүсийн нэрээр амен. Амен. За би одоо 1-р Коринт 13 дэх бүлэг хайрын бэлэг гэд энэ бүлгийг уншиж өгье. Тэгээд энэ бүлэг дээрээс яг ингээд бурхан надад зааж өгсөн зүйлүүдийг та хуваалцнаа. Миний дуу сайн сонсогдож байна уу? Та дурчаа. Дуу тод байна уу? Тод бай. Зүгээр. За би Библийг уншаад өгье тий. Хэрэв би хүмүүсийн болон тэнгэр элч нарын хэлүүдээр ярьлаач надад хайргүй бол би нүрэглэх харанг хангинах цанаажээ. Хэрэв би иш үзүүлдэг мөн бүх нууц болон бүх мэдлэгийг мэддэг агаад уулыг нүүлгэх бүрэн итгэлтэй байлаач надад хайргүй бол би юу ч бишээ. Хэрэв би бүх өмч хөрөнгөө тараан өгч бие шатахаар тушаасан ч надад хайргүй бол энэ надад ямар ч ашиггүй юм аа. Хайр төвчээртэй, инэрэнгуй билээ. Хайр атаардаггүй, хайр бардамдаггүй, ихрэгдэггүй, зөв бус юмд авиралдаггүй, хувиа боддоггүй, зэвүүрхдэггүй, ус сураадаггүй, зөв бус юмд баярлдаггүй, харин үнэнд баярладаг. Бүгдийг далдалдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг. Хайр хизээч дуустдаггүй. Харин иш үзүүлэг нь үгүй болж хэлүүд нь зогсож мэдлэг нь алга болноо. Учир нь бид хэсэгнийг л мэддэг, хэсэгнийг л иш үзүүлдэг. Харин төгс ирэх үед хэсэг нь үгүй болноо. Би хүүхэд байхдаа хүүхэд шиг ярьж, хүүхэд шиг боддог, бас сэтгэдэг байлаа. Би 90 цент хүрээд хүүхэд цангаа өргөсөн юм аа. Тэгэхээр би одоогоор толинд бүдэг бадаг хардагч дараа нүрээрээ харах болноо. Би одоо хэсэгнийг мэддэгч би өөрөө бүрэн мэдэгдсэн шигээ дараа би бүрэн мэдэх болноо. Идүүгээ итгэл найдвар хайр гурав үлдэгч хамгийн агуу нь хайр мөн гэж. Амен. Тэгэд яг одоо энэ хэрэв би хүмүүсийн болон тэнгэр элчийн хэлүүдээр ярьлаач надад хайр үгүй бол нүргэнлэх харанг хангинах цанаажээ гэж. Энэ нь бас үнэхээр гайхалтай. Эзэн бас ингээд хайргүйгээр л бид нар альва юм хийн гэдэг бол бас юм аа. Худал хуурмаг юм аа гэдгийг бас илэрхийлж байна. Тэгээд яагаад тэгэхээр хамгийн гол зүйл нь бол хайр гэж байгаа. Тэгээд би энэ зүйл дээр ингээ хайр гэсэн чинь надад ерөөсөө бүүж өгөхгүй байсан бохоо. Тэгээд яг одоо би та нарт үргэлжлүүлээд бас гэрчлээ ярьж өгнө. Яг энэ хэсгээр хэрэв би иш үзүүлэг болон мөн бүх нууц болон бүх мэдлэгийг мэддэг байгаад уулыг нүүлгэх бүрэн итгэлтэй байлаач надад хайр үгүй бол юу ч биш юм аа. Үнэхээр яг миний амьдрал дээр бас ингээд тохиолдсон зүйлийг ингээд харсан чинь би ерөөсөө хүмүүст ярьж байгаагүй. Тэгээд одоо яг ингээд энэ газар та бүгдтэй хуваалцах гэж байна. Тэгээд миний хувьд болохоор намайг нэг 17 настай байхад нэг залуу надад сайн гээд суурхал тарсан. Тэгээд тэр залуу надад хэлээгүй өөр хүнд хэлээд тэр нь ингээд хүмүүс тараагаад би тэрэнд хайртай гэд тийм цуу яриа гарсан байдаг. Тэгээд тэрнээс нь болоод надад хүмүүс ирээд тэр чамд сайн гэж хэлэх болгонд бас шоолох болгонд надад жаахан тийм ичгүр мэдэрчээсэн. Тэр ичгүр нь тухайн үед айгүй хэцүү, тэрийг очиж зодод авмаар ч юм шиг тийм санагдчихсан. Тэгээд тэр болоод өнгөрсөн. Тэгээд тэр залуу би бас яг үндэ бол сайн байсан. Тэгээд тэр залуу бид тэгэл нэг тиймэрхүү яриа гараад хүмүүсийн нааманд ороод тэгэл өнгөрсөн байдیں۔ Тэгээд тэр залуу 20 жилийн дараа миний урд гівгэнт Христ итгэж болоо гараад ирсэн. Одоогоос 3-4 жилийн урд тэгээд тэр залуу надаа яг үннийг хэлсэн. Би чамд сайн байсан юм аа. Тэгээд тэр үедээ ингээд хэлж чадаагүй. Тэгээд миний зүрхэнд ингээд чи чамааг ингээд хайсан, чамааг ингээд хайрлсан тэр зүйл миний зүрхэнд яваад исэн. Миний зүрх өвдөд исэн юм аа гэж хэлсэн. Тэгсэн чинь би урдаас нь
гэд айгүй урдаас нь барыг тэгж хэлээгүй л дээ. Дотроо бол өстой гэжсэн. Тэгээд за гэж сонссон. Тэгээд бурхан яг ингээд тэр хүнтэй ярилцуулаад 2 3 цаг гэртээ ярьсан. Тэгээд эцэст нь би за гэж орхисон байгаа. Тэгээд тэр нь бол эсрэгээрээ тэр залуугийн гэрт очиж үйлчилсэн. Бас тэр тэрэгэнцэртэй залуу охин дээр очиж үйлчилсэн. Яг тэр залуугийн гэр бүл рүү явсан. Бурхан аваа яв гэсэн. Тэгээ би чинь нэг тэр айлд нэг дуртай биш шүү дээ. Тэр айлын урд нь бэрэн мэрэн болж ингээд тий бүх асуудалд орцсон. Тэгээд яг ясандаар найзлсан ч юм байгаагүй зүгээр тийм хил амд орцсон хүн яг тэр айл руу очиход надад айгүй хэцүүсэн. Тэгээд тэр болоод өнгөрсөн байсан. Тэгээд тэр нь надад айгүй тийм хүндүр байсан. Надад ингээд тэр хүмүүстэй уулзахад маш хүнд байсан. Тэгээд би бурханы урд очихгүй бас удсан гэсэн чинь бурхан намайг яаралтай оч гэсэн. Тэгээ очсон. Тэгээ ямар ч байсан тэр хүмүүст үйлчилсэн. Тэгээ тэр хүмүүст гологдсон. Тэр хүмүүс ингээд чи бас Есүст итгэсэн юм уу? Манай залуу бас Есүст итгэсэн гэдэг айгаа дургуй байсан. Тэгтээ энэ зүйлээр дамжуулаад тэр хүн надад юу гэж хэлсэн бэ гэвэл чи нэг очиод өгөөч, чи хамтаа байсан юм чинь, чи айл хамтаа байсан юм чинь чамайг очвол арай өөр болж магадгүй гэдгийгсэн. Тэгээ би тэр айлын хүмүүст очиод үйлчлээл тэгэл бид ингээ хоорондоо хаяа нэг ингээд ярьж мэрэд байсан байхгүй. Тэгээ би болохоор тэр залуугийн надад сайн гэдгийг би юусоо мэдгүй л байгаа. Тэр залуу л өөрөө хэлсэн. Тэгэл байжсэн чинь надад нэг пастор хэлсэн. Энэ та хоёрын дотор ингээд нэг зүрх сэтгэлийн уяа байна. Тэр уяагаа тайлах хэрэгтэй байна. Та хоёр нэг хайр сэтгэлийн холбоос байна гэж хэлсэн. Тэгсэн чи би үгүй л гүрий гэдсэн. Үгүй гэл. Тэгээ гүрийжсэн чинь бурхан надад нэг шин зүүдэр илчилсэн. Яг ийм байна гэх. Тэгээ яаж илчилсэн гэсэн чинь би нөхөртөөгөө амьдарч байгаа шүү дээ. Нөхөртөөгөө амьдарч байгаа мөртлөө ингээд хамт унтаад босоо явна. Миний нөхөр надад ямар ч хамааралгүй байсан. Ямар ч тэр хайр халамж би тэр нөхөртөө үзүүлэхгүй байсан. Тэгээд түүнээс яг ингээд зүгээр л нэг хамт унтаад гараад яваад ажил төрлөө хийдэг. Зүгээр л нэг хамтдаа л байдаг хүмүүс байсан. Яг тэгээд тэр хүн ингээд би нөхөртөө ямар ч тийм холбоос байхгүйсэн миний нөхөртөө. Зүгээр л хамт байдаг хүн байсан. Тэгээд тэр зүйлийг бурхан надад ингээд зүүдээр илчилж өгсөн чинь би яг бурханы урд суусан. Тэгээд тэр залууг ч гэсэн бурхан яг чөлөөлсөн. Тэгээд тэр яг тэрний зүрхэн өвдсөн байгаа. Тэр зүрхэндээ тэр намайг хайрлаа. Тэр зүрхнийхээ мохорт ингээд хадгалсан гэж байгаа байхгүй. Тэр хадгалсан байдлыг бурхан яг надад мэдрүүлж чөлөөлсөн. Тэгсэн чинь би яг ингээд үннээ хүлээн зөвшөөрөд бурхан минь яг тийм байна. Би ингээд нөхөртөөгөө амьдраад байгаа юм шиг мөртлөө би нөхөртөө ингээд миний зүрх сэтгэлийн холбоос тэр хүнд айл тэр 17 настай байхдаа надад тэр хайр зарлж ирсэн тэр залуутай үнэхээр тэр зүрх сэтгэлийн хайр сэтгэлийн холбоос нь уягтаад явцсан юм байна. Тэгээд одоо энэ нөхөртөөгөө болохоор нэг нөхөртэй байх ёстой. Тий үнэхээр гэр бүлтэй болох ёстой гэсэн тэр байдлаар яасан. Гэтэ тэр зүрхний уян тасраагүй байсныг надад илчилж өгсөн. Тэгээд тэрийг ингээд тайлагдаад сайхан явж исэн. Тэгээд чимээгөө тэгээд нөхөртөө ч юм хэлсэнгөө тэр залуу ч юм хэлсэнгөө тэгээд би ойлгосон ингээд тэр залуу дахиад надтай нэг харилцаагүй би тэр залууны гэрт нэг хит хит одоо үйлчилсэн. Одоо зүгээр ингээд тааруул мэдлэл өнгөрдөг болсон. Тэр ч гэсэн гэр бүлтэй би ч гэсэн гэр бүлтэй. Тэгэхээр хайр гэдэг хайрын холбоос гэдэг ийм зүйлүүдийг бидний амьдралд хүн болгоны амьдралд байдаг байхаа. Тэгэхээр тэр зүйлүүдэд таслах нь илүү чухал юм байсан. Ягаад ийм бүлэг дээр энийг ярьж байгааг би яг энэ үйлчлэлийг хийсэн байхгүй. Тэгээд энэ үйлчлэлийг хийхэд надад үнэхээр амархан байгаагүй. Тэгэхээр хэрв бид иш үзүүлдэг болон бүх нууцыг болон бүх мэдлэгийг мэддэг байгаад уулыг нүүлгэх бүрэн итгэлтэй байлаач надад хайр өгвөл би юу ч биш юмаа гэж. Тэгээд би тэр холбоосыг таслаад айгуу тийм тэр залууч гэсэн айгуу гоё цаашаа тий амьдралдаа бас өөр тэр ихнэргээ хайрлаа. Тэрний зүрх сэтгэлийн уяас нь тайларснараа тэр ихнэртэй ч гэсэн айгуу тийм happy жинхэнэ тэр нэг гоё гэр бүл нь болоход өөр амьсгалын бүрдэлсэн байдаг. Миний амьдрал ч гэсэн тийм байдаг. Тэгээд би мартцсан байсан. Тэгээд надад ингээд бурхан ингээд нууцуудыг илчилж штэ. Нууцуудыг илчлэх тусам би ингээд мэджээ, хүмүүсийн бодлыг бурхан уншуулж гин, мэдүүлж гин, ариун сүнс илчилж өгч гин, тэгээд илэрхийлж өгч гин, тэгээ явж исэн чинь бурхан надад яг ингээд хоёр гэр бүл өгч байгаа байхгүй. Хоёлаа араар тавилд та. Нэгнийх нь ихнэр нь араар тавилд та, нөгөөх нь нөхөр нь араар тавьдаг. Тэгсэн чи тэр хоёр эсрэгээр нь нөгөө нэг араар тавигдаагүй ихнэр нөхөр хоёр нь хоорондоо ярьсаар аж бие биетэй хайрт олцсон байхгүй. Тэгээ тэрийг өгсөн чинь миний уур хүрээдсэн байхгүй. Тэгээ эмэгтэйгийн чи яг нөгөө нэг өөрөө зүрхнийх нь уяасан тайлбарсан болохоор очиод залбираад өгөхөд бурхан ингээд чөлөөлчихсэн. Тэгээд нөгөө хүүхэн тоохоо болоод нөгөө залуугаа тоохоо болцсон. Тэгээд нөгөө залуудаар нь дараа нь ингээд очигсан чинь би очиж чадахгүй уурлаа. Тэгээд зэвэрхсэн. Нэг хоёр ч гэсэн ялгаа юу байгаа. Эхнэр нөхрөөсөө өөр тий. Ингээд эхнэр нөхөр хоёр нь араар тавьсан гэдэг энэ хоёр ч бас ялгаагүй л үйлдэл хийсэн юм шүү дээ. Энэ хоёрт юу хийсэн? Ялгаагүй байна гэд миний дургу гэрсэн байхгүй юу? Тэгсэн чи бурхан намайг хайраар оч гэдсэн. Тэгээ би хайраар очиж чадахгүй. Би нэлээ удсан. Нэлийн
бараг 2 сар хэрэг болсон. Тэгээ бурханд хайраар очихсан чинь ингээд надад энэ нөгөө уул овоо шиг асуудлууд нь гарч ирээд байгаа байхгүй. Энэ амьдралын асуудлуудыг би харахтаа яг ингээд миний урд тавьцаа уул шиг харагдаад тэгээ тэр уулыг авч хайхын тулд надад одоо залбирах бурхан дотор суух цаг гардаг хэрэгтэй болсон. Тэгээд би өглөө осоод эрт осоод Библийг уншаад залбирал гэсэн. Яаж тэр эрэгтэйд нь очиж залбирах вэ? Яаж эрэгтэйд нь хэлэх вэ? Тэгээд намайг залбирсан гэдэг тэр эрэгтэй ч мэдээгүй байгаа. Тэгээд чи нэг сонирн болцсон байна гэж тэр эмэгтэйдээ хэлсэн гэсэн. Чи шал өөр болцсон байна гэдэг. Тэгээд надад нэг хүн залбирч өгсөн гэдэг нөгөөх нь тэгээд одоо ингээ хойлоо ярихгүй гэсэн гэж байгаа юм. Тэгээд тэр болоод би залуугийн залбирах гэсэн чинь бүр ингээд аргаа олдох. Тэгээд бүр эрэгтэй хүнийг чинь гинт очоод би чамайг залбирмаар ингэж хэлэх гэж болохгүй. Тэр чи Есүст итгэдэггүй хүн. Дээрээс нь манай нөхрийн бас ингээд найз нь байгаа. Тэгээд энэ байдал нь айгүй байдалд ороод нөгөөхт ингээд холбоо үүсгэх гэж би бас нэлээ үлээ өтсөө тэгж жагаад нэг өдөр бүр гэртээ өрс манад хүрээд ирээч гээд. Тэгээ гэртээ өрөөд эхлээд би тэрийг сонсох хэрэгтэйгээ сонсож үзсэн. Тэгээд чи яагаад лам болсон юу болсон гэд. Тэгээд би болохоор ингээд яг хоо Есүст итгээгүү байхдаа эрх зүйдэг байсан ингээл өөрийнхөө талаар ингээ ярьж агаад би тэр хүнийг нээгээд тэр хүн надтай ингээ нээлттэй ярилцаа сонссон. Гэсэн чи анх ихлэ Библи уншдаг байсан. Манай ээж ингээд Библийн бүх ишлэгийг мэддэг гэж хэлсэн. Тэгээд тэрнээсээ болоо явж байгаад манай ах нар намайг бүү болгон гэдэг харин би лам болцсон юм аа гэд. Тэгээд тийм болсон юм аа. Тэгээ юм үзэж чаддаг болсон гэд. Тэгээд би тэгэхээр нисэргээр ингээ бурхан чамааг ингээд залбирч өг гэдэг наа. Тэгээд би ингээд чамд хэлэх гээд үнэхээр нэг ивэ олж чадахгүй байна ингээд чамааг гинт дуудаад би чамдаа эндээ дургуу тий. Тэр чинь намайг ингээд урд нь ирээ хатгаад миний дургууг өргөцсөн байхгүй юу. Тэгээд чамд би яаж ах дургуу гэд гэлцэн. Тэгээ одоо ингээд чамааг буцаад ингээд гуйж гинэ гэсэн чинь нөгөөч чинь намайг шоолж инээсэн. Тэгээ инээж байгаа за тийг залбираад өгөө би залбируулах дуртай байна гэж залбируулсан. Тэгээд залбираад явуулсан чинь бурхан амар гайхамшигтай зүр хайраар үйлчилсэн. Би тэр хүнд ягаад ч юм бурхан яг тэр уулзж байгаа мөчд бурханы ямар амгалан тэгээ бурханы ариун сүнсний дүүрэлтүүд маш их хэлсэн. Тэгээд зүгээр сайхан ярилцаад тэгээд залбирч өгөөд гэр бүлийнхэн талаар залбирч өгөөд тэгээ явуулсан байдаг. Тэгээд эргээд ингээ харсан чинь бурхан хайраар хий гэж яхад бид нэр ингээд хайраар биш асуудлуудыг нь хараад идэг. Асуудлыг нь урдаа авчраа тавьчихвал тэр хүний асуудлыг хараад байх биш. Асуудлыг нь хойноо тавиа гэдэг нэг багш хэлээд идэг зүйлийг одоо л ойлгож байна. Тэгээд яг одоо энэ хичээлд ороод 6 жил болж байгаа. Тэгээд энэ хугацаанд ингэж нэлээ их ингээ тий хувийнхаа өс сонзон авчир заримдаа тавьдсан байна. Тэгээд ер нь ингээ харж байхад миний энэ зүйл төр ингээ бодсон чинь би тэр хүнд ягаад ингээд юу яагаад гэсэн ингээ тэр намайг хатгаад байдаг болохоор би жаахан тийм өшөрхгүй зантаагүй юм байна. Тэгээд өшөрхгүй хувийн эгоогоо гээж чадахгүй байсан юм байна. Тэгээд миний хувийн эгоогоос илүү бурхны хайр илүү чухал гэдгийг бурхан надад ойлгуулсан. Тэгээд ямар ч гэсэн тэр хүнд ингээд залбирч үйлчилснээрээ бас нэг гайхамшигтай тийм эзний бүрэн эрхчлөө. Тэгээд тэр хүн залбирсан чинь юу болсон гэсний бурхан яг тэр хүнд ямар хэцүү байсныг надад ойлгуулсан байхгүй. Тэр хүн эгээтэй л өгчгөөгүй л байсан. Тэр хүн яг өгөх гэж бэлэн байсан. Тэгээд яг тэр зүйлүүдийг туулж яхад нь би ингээд хажуунаас ингээд тий уурлаа энд оч тусалж яадыг ингээл ямар ч нэг бурхан надад илчилж өгөөгүй бол би бурхан илчлээд өгсөн чи би зөвөр сөхрөөд уцаа урд нь яагаад тэгэхээр нэрээ би мэдээгүй шүү дээ. Энэ хүнийг ийм юм туулж байгаа гэж мэдээгүй шүү дээ. Тэр залууг урд бараг ингээд сөхрөө тий. Би чиний хөлийг угаагаад өгөхөд бэлэн байна гэж хэлэхээр байсан. Тэгвэл би ингээд ямар ч байсан ингээд тэр хүнд үйлчлээ залбираад хөл нь маш их өвдөжсэн. Тэгээ хөлийг нь жоохон ингээд массажлж өгөөд яг ингээд хувцсныхан гаднаас л да тэгээд массажлж өгөөд тэгээд явуулсан. Тэгээд бурхны ингээд яг ингээд бид нар яг ингээд хүнийг харахтаа хүнээр нь биш асуудлаар нь биш хүнийг нь хайрлах юм байна гэд хэлээд зүйлийг одоо л ойлгож байна. Тэгээд хайр ямар тий тэр бүрэн ингээд асуудлуудыг харахаас илүү бидний амьдрал дээр байгаа асуудлыг ч гэсэн бид нар тэр уулыг нүүлэх бид нар ингээд бурхны байгуулсан уулыг нүүлэх биш шүү дээ. Бидний амьдрал дээр байгаа бүхий л асуудлуудыг бид нар ингээд уул шиг итгэлээрээ залбирч нүүлгэж тэрэн дотроо ингээд тэр нүүлгсэн газраа хайраар дүүргэж үнэхээр тэгж амьдрах нь илүү чухал юм байна гэж бодсон. Тэгээд би эсэргээрээ тэр хүнийг өрөвдөж тэгээд тэр хүнийг өрөвдөө зогсоогоо эхнэрийг нь өрөвдөж эхэлсэн. Эхнэр нь бас маш их гологдсон, маш их тийм буруутгагдсан. Яг буруутгал дотор тэр эмэгтэй тэр залуугийн эхнэр яг өнгөрөх гэж. Тэрийг харахтаа би 3 шөнө залбирсан. Бурхан намайг унтуулаагүй. Тэгээд залбируулаад тэгээ би шүн залбираал ингээд шүн сэрэл залбираал харь хэлээр залбираал нөхрийнхөө хажууд би ямар нэр хэлж залбиралтай ааж өштэй тэгэл чимээгөө залбираал гэсэн. Тэгээ залбираад гэсэн чинь эцэст нь юу болсон гэсэн чинь тэр залуу дарал тарсан байсан. Таталдаг байсан. Тэгээд тэр хэсэг алга болцоо тэгээ угсаа
би чи ямар гэж холбогдох вэ тэгэл тэр чигээр нь залбирч өгөөл орхицсан гэсэн чинь манай нөхөрлөө яриад би ингээд жаахан харуулт өгөөд гээд. Тэгээ бурхан яг тэр хүн дээр би юу болоод тийг залбирсан гэхээр тэр ихнэр нь өгчих үедээ гэж ихнэр нь айгүй буруу тул дотор байгаас учраас ихнэр нь өгчих үедээ гэж өстой айгүй хайсан. Ягаад тэгэхээр тэр чинь надаас бага залуу дөнгөж 37-ах нь настаа тийм 5 хүүхдээ гэж байгаа. Тэгээд тийм олон хүүхдээ аав ээжүүд тий нэг нь ч гэсэн энд чихгүй гэхээс би зүгээр өгтлээ айс тийм манай нөхөр надад 3 хоног унтахгүй байсан чинь тарих амраадаг им авчирч өгсөн. Нэг унтуулах гэж байгаа надад өгөө. Тэгээ би бурхан унтуулахгүй бол тэгээ унтахгүй шүү дээ угаасаа. Тэгээд тэрийг залбираад тэгээд би ясны дараа нэг жаахан гайгаа болоод дэрөөсөө зүрх айгууг төвшээд тийм амархан байгаагүй яг энэ залбирал дээр энэ хүнээс дээр очиж үйлчлэхэд тэгээд эхнэрийн залбираа тэрийг залбираад яасан чи ямар ч байсан би эхнэр нь яасан болоо гэдэг эхнэрийг нь яг өгөх гэж ингэж зүудлээс ирсэн тэр өглөөгөө би тэр хүн рүү залгасч уцаа аваагүй. Тэгээ мэдээж гэр бүлдээ ягаа хүн рүү би дахин залгах боломжгүй. Тэгээ тэр хүн ч гэсэн над руу залгаагүй. Тэгэл тэр чигээр нь орхисон байсан чинь саяхан манай нөхөрлөө найзуудын баярын өдөр ингээд би жаахан харуулт өгөөд арай жаахан гайгүй болж байна. Тэгтээ гайгүй харуулт өглөө гэж хэлсэн. Тэгсэн чинь л надад манай нөхөр ингээл яастай би бүр айж гинэ гэж надад хэлсэн. Тэгээд би яг тэр зүйлийг сонсоод бурхан яг ингээд нэг ямар нэг юм болох гэж байгаа учраас тэр тууштай байнга ингээд сэрийгээ залбируулад исэн юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд энэ үйлчлэлээр дамжуулаад хоёр гэр бүл сэргийж байгаа байхгүй. Тэгээд тэр хүн ч гэсэн гэр орондоо тэр хүний тэр залууг ингээд залбираа чөлөөлөө явахад тэр хүн гэр орондоо очоод тэр айлын амьдрал сэргийж байгаа. Нөгөө талд нь нөгөө нэг хамт яриад байсан нэмэгтэйгийн амьдрал бас шал өөрчлөлт ирж байгаа. Тэр нөхөр нь бас ингээд завхаарлын асуудалтай байсан бол ирээд уйлаад гуйгаад намайг үнэхээр уучлаарай. Би буруу юм хийжээ гэд гимшээд ирж байгаа тэр нөхрийг хараад тэр хүн согтуу байсан ч гэсэн хизээш тэгж үзээгүй хүн гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ гимшээд ирж байгаа байдлыг нь харахад би хоёр айлын амьдралыг бурхан сэргээж барьж байгуулах юм байна гэдгийг харахтаа би ямар зөрүүд юм бэ? Би ямар ингээд тий төвшүү юм бэ? Яагаад бурхны нүдээр энэ хүмүүсийг харж чадахгүй байгаа байсан бол гэдэг тийм бодлоод хүртэл орж иж байсан. Тэгээ би тэр хүмүүст хэлчихсэн. Бидний амьдралд ингээд ууг шиг асуудлууд их байна. Уул овоо шиг асуудлуудыг бүгдээрээ залбирлаар бүгдийг өргөж авч зайлуулцгаая гэд тэр хүмүүстэй хуваалцаад ингээд тус нь менторлж байгаа шүү дээ. Би тэгээд тэр эрэгтэй эмэгтэй хоёр ингээд эмэгтэй нь бол ингээд тэр залуутай бас ярьж ингээд менторлж байгаа гэдэг мэдчихэж байгаа. Эрэгтэй нь бол ерөөсөө мдээгүй байгаа. Намайг залбирч үлээсэн гэж мэдгүй байгаа. Надаар залбируулснаа мэдж байгаа. Тэр хүн энэ эмэгтэйтэй надыг холбоотой гэдгийг ч мэдэхгүй байгаа. Тэгэхээр ингээд яг ингээд нууцын зэрэгэлтэй байгаа мөртлөө одоо ингээд тэр залуу ингээ хөдөө суманд ажилдаг гэрн байдаг залуу учраас ингээд аймагт ирж ажилдаг. Тэгээ ирэхээр нь ингээд ил гаргаад гуруулаа уулзаад ингээд ийм байна. Одоо энэ харилцаагаа зогсоо гэж хэлэх гэж байхад тэр залуу даралт харуулсан байсан. Тэгээд эсрэгээр нь одоо яагаад тэрийг ирэхээр нь тэр энэ зүйлээ үргэлжлүүлээ хийгээд бурхны дотор ингээд альва нууц зүйл байх басгүй, аливаа завхаарл байх басгүй гэдгийг ингээд таслан зогсоох гэж байгаа. Тэгээд ямар ч гэсэн эзэн надад энэ зүйлээр дамжуулаад ингээд хайр нь өвшөрөхдгүй маа. Хайр нь ингээд тий үс сандгүй, зэвэрхдгүй маа гэд. Миний бодлоор бол ингээд зэвэрхжсэн. Тэгээ бурханд би бууж өгсөн. Тэгээд би бүх нууцыг мэддэг болон бүх иш үзүүлгийг бүх иш үзүүлэг болон бүх нууцыг бүх мэдлэгийг мэддэг байгаад уулыг нүлгэх бүрэн итгэлтэй байлаач надад хайр үгүй бол юу ч биш юм аа гэж. Хайр нь маш чухал юм билээ. Хайраар л очиж тэр хүмүүсийг тэрвэрэхгүй тэр ялдсан хүн болгон буруутгацсан байгаа хүмүүсийг очиж тэрвэрэхгүй бол бид нэр тэгэж нөгөө Есүс яг юу үлдсэн? Есүс яг ингээд тэр завхаарсан нэмэгтэйг бариад ирхэд ингээд та нар ингээ гимгүү нэхлээ чулуу шидэ гэж бүгд гараа явцсан мэт. Тэгээ Есүс тэр хүмүүст өршөөл үзүүлсэн. Хайрлсан. Тэгээд дахин бүү алдаа хийгээд үнэхээр хайраар үйлчилсэн. Бид нэр Есүст итгэх юм болж юм чинь яг түүнчлэн үйлдэх ёстой гэдгийг эзэн надад ойлгуулсан байхгүй. Тэгээд би бүр ингээд төгшөөд байж чадахгүй байх бурхан надад хэлсэн. Та нар тохиолж байгаа бүхэн та нарын ирээдүйн сайн сайхны төлөө гэж хэлсэн. Тэгээд тэр хайрыг ингээд мэдрээд ингээд тэр хүнийг залбирах гэж яхад бурхан бас надад нэг зүйлийг ойлгуулсан. Миний амьдрал дээр хүний амьдрал дээр зөндөө бол асуудал байдаг. Манай нөхөр бид хоёр суух гэж яхад нэг урд нэг найзалж байсан хүүхэнгээ байдаг л байсан. Тэгээд заа гэ би ч бас мэдчихсэн, манай нөхөрч мэдчихсэн, манай нөхөртэй тэгжсэн чинь манай нөхөр бид хоёр яг ингээд суух болоо 6 сарын 3-нд суухаар болоод ингээд өдрөө товлаад аль алийнхаа ах トゥ унарт мэддээд нэг гэрт орохоор болцсон байсан чинь 3 хоногийн уртал дээр нэг эмэгтэй гараад ирсэн. Гівгэнт. Тэгээд эн чинь миний суух гэжсэн нөхөр штэ. Чи яагаад миний суух гэж байгаа нөхөртэй суух гэж байгаа хүүхэн бэ? Яадаг авгаа би чи гэсэн.
Тэгээ би нөгөө шокны байдалд орно шүү дээ. Одоо хүний нөхөр булаасан хэрэгт ороод. Тэгээд нөхөртөө ингээд чи яагаад надад хэлээгүй юм бэ? Ямар ийм асуудал байсан бол хэлэхгүй яасан юм бэ гэд. Яг ийм асуудал төр орж исэн. Тэгээд нөхөр маань үгүй наа чи айл эрт болоод өнгөрсөн юм аа. Наа чин зүгээр ингээд намайг ингээд өөр хүнтэй суух гэж байгаа мэдээ зүгээр зогсоох гэж байгаамаа. Тэгээд намайг чадах гэж байгаамаа. Чи надад нэг л удаа итгэж гээд уйжсэн. Тэгээд тухайн үед бол би надад хоёр амьдрал сунгах ирэх байхгүй. Би Есүст итгэдэг. Би дахин хүн хайгаа явах надад боломж авахгүй чи намайг бити ингээд тий хар хамраар минь ингээд ийм байдалд ороод одоо би ингээд буцах зам нэг нь ингээд зарлагдсаар буцах зүйл байхгүй. Тэгээ яалчгүй бид нар одоо ингээд заавал сууж таарна. Тэгээд айгүй хөөлжсэн тэр үедээ би. Тэгээд ямар ч байсан манай нөхөр ингээд надад итгээрээ би хизээч чамаа хөөрөхгүй, би хизээч чамаа тийхгүй гэж яагаад тэгээд бид юу суусан байдیں۔ Тэгээд суугаад өнөөдөр хүртэл амьдэрсэн байна. Тэгээд тэр эмэгтэй ямар ч байсан тухайн үед ингээд бидэрийг суусны дараа ч гэсэн манай нөхөрлөө ярьдаг байсан. Тэгээ манай нөхөр юм хэлдэггүй. Тэгээ би аваа хаяа ярьдаг байсан. Тэгэхээр ингээд тэгсэн ингэсэн ингээд баахан юм яриад байдаг гэсэн. Тэгээд энэ нууцуудыг ингээд би өөрийгөө ингээд урдны зүрх сэтгэлийн холбоосуудыг тассан мөртлөө нөхрөө мартцсан байсан байхгүй. Миний нөхөрт ийм асуудал байсныг мартцсан. Тэгээд бурхан яг надад тэр залуугийн зүрхийг ингээд яаж ингээд тэр маш их хайрсан тэр зүйлүүдийг яаж залбирх вэ гэд ингээд залбираад өглөө бурханы уур суугаад яаж чи бурхан намайг ингээд гинт миний нөхрийг сануулдаг байхгүй. Чиний нөхөр ч гэсэн ийм байсан шүү дээ. Тэгсэн чинь би айгүйх ингээд өөлж гисэн. Тэгээд ингээд өөрийгөө харсан чи амар өрөвдмөр болсон байгаа байхгүй. Ингээд хормоо хийгээд гоё баяр хөөртөө шинэ нөхөртөө олоод ингээд аз жаргалтай хаппи болох гэж байсан хүн чинь амар уйтхар гунаад дарамтлуулаад нөгөө хүний нөхөр болоосон юм шиг тий гинт нэг хүн ингээд биений суух гэж байсан нөхрийг чи авч суужна гэсэн үднэс миний тэр баяр хөөр тэр хормын аз жаргал тэр амьдралын тэр үнэхээр шинэ хөл тавьсан тэр баяр баясгалан хулгайлцсан байсан. Тэгээ би маш их эсрэгээр нь маш их тийм уйтгартай өрөвдөлтөө тийм байсан. Яг тэр байдаа харахтаа би их зүрхрэн үйлжсэн. Яг ингээд өглөө би бараг ингээд 40 минут гэртээ уйлсан. Тэгээд яг тэр байдлаас чөлөөлөдөө. Тэгээд эсрэгээр нөгөө эмэгтэйгээ юрөөсөн. Бурхан минь тэр эмэгтэйг юрөөж. Тэр эмэгтэй үнэхээр миний амьдралд гарч иж миний тухайн үед миний баяр хөөр бүх зүйлийг тэр эмэгтэйгээр дамжуулж хулгайлсан ч гэсэн эзэн би тэр эмэгтэйгийн амьдралыг түүний ирээдүйн хань нөхөр эзэн түүний амьдралд юу хэрэгтэй вэ тэр бүхнээр юрөөж өгөр гэд юрөөгөөд тэгсний дараа надад амар гоё баяр баясгалан орж ирсэн. Тэгээд нөгөө нэг жинхэнэ нөгөө нэг нөхөртөө дахиад нөгөө нэг баяр хөөрөө алдсан хүн чинь нөгөө аз жаргалаа мэдэрдэггүй юм байна. Тэгээд нэг гуйтгар гонигтай нэг тийм өрөвдөлтөй тий өөрийгөө мэдгүй л байгаа юм л да ягаас юм да. Тэгээд яг бурхан мэдрүүлсэн чинь мэдсэн. Тийм байсан. Тэгээд эсрэгээрээ энэ зүйлийг хийж байхдаа тэгээд нөхрийнхаа тэр холбоотой эмэгтэйчүүдийг чөлөөлж залбираад тэгээд өөрөө айгуу тийм баяр баясгалантай дөнгөж ингээд нөхөртөө дөнгөж дурлж байгаа хүүхэн шиг дахиад нөхөртөөгөө тэгж сэргэж нөгөө хайр маань ингээд ундарч гисэн. Нэг осондоо бараг болооглогдсон байсан. Тэгээд ингээ нэг яг одоо энэ үед бас миний нөгөө нэг явдаг чуулганы ахлагч маань хурмаа хийж таараа. Тэгээ хурманд ингээд бэлдсэн чинь бүр өлөөх баяр баясгал нь орж ирээд би чи өөрийнхөө хурман дээр баяр баясгал ингээ алдсан. Хулаад алдсан шүү дээ нөгөө тэр хүн гарч ирснээс болоод тэгээ нөгөө баяр баясгал биш уйдхар гоног болсон. Тэгээ тэр зүйлийг маань бурхан харин энэ хурим болон энэ хүмүүст үйлчилснээр айгүй тийм баясгалантай гоё тийм сэргээж өгсөн. Тэгээд нөхрийгээ харах тусам хайр хүрээд одоо ингээд нөгөө нэг нөхөртэй өлөө ингээд үйлчлээд нөхрийгээ харахаараа кайфтай тийм үнээр сайхан тийм зүйлийг бурхан сэргээж өгсөн байхгүй. Тэгэхээр ингээд энэ хайрын мөн чанар нь эндээ байт юм байна гэдгийг би хэлмээр байна. Тэгээд хэрв та нарт бүх өмч хөрөнгөө тараа нөгч бие шатахаар тушаасан ч надад хайр өгөө бол энэ нь надад ямар ч ашиггүй юм аа. Хайр нь төвчээртэй, хайр инэрэнгүй билээ гэж байна. Бид хоёр төвчөртэй байсан уу? Байсан. Миний нөхөр надад маш их хайртай байсан. Би тэгээд нөхөртэй гуншгасан тэгсэн ингэсгээ баахан юм гуншган дуусны дараа манай нөхөр тэгээд чамд хэлэх юм байна уу гэд би нөхөртэй хэлсэн чинь манай нөхөр хэлэх юм байхгүй гэсэн. Тэгээд би эсэргээр ингээд гуншгаж дуусчаад ингээд нөхрийнхээ хажууд хөвтөж жагаад ингээд тэрвэрсэн чинь бурхан яг ингээд манай нөхөр надад ингэж хэлдэг байхгүй. Айгууд нэг хэлдэг үг ингээд хайрлаад инкрэлж хэлдэг үг найдаг байхгүй. Тэгсэн чинь тэр үгийг миний амаар хэлүүлээд надад маш их миний нөхөр намайг яаж хайрлаж байсныг бурхан надад илчилж өгсөн чинь би бүр ингээд нөхрийнхээ ор зүгээр хинч иш бас юм гуншгах мата. Гуншгаас нь биш эсрэгээрээ нөхрийгээ хайрлах, хайраар тэгээд нөгөө нэг альва гундал гуншгнууд бас ингээд маш хിവэлийг хаадаг гэдгийг ойлгосон. Ингээд хамт байхгүй байна хөдөө явж гэртээ байдгүй би ганцаараа байдаг гэл ингээд гуншгаж байгаа байдлууд маань маш бас хിവэлтийг хааж исэн юм байна гэдэг тэр зүйлийг ойлгосон байхгүй. Тэгээд би яг энэ зүйл дээр ингээд
яг гоо төвчээртэй байдал маань өнөөдрийг хүртэл энд авчирсан байх бидний тий хайрын төвчээртэй юм. Тэгээд нөхөр бас ингээд надад хайртай мөртлөө маш их төвчээртэй учраас яг ийм байдалд ирсэн. Нөхөр маань намайг тэгж их хайрлаж ах би нөхрийгаа нэг хайрладгүй байсан байгаа байхгүй хамгийн өрөвдмөр нь тэр болгоно хайрладгүй тий зүгээр хоолыг хийж өгөх өстой хувцас явааж өгөх өстой гэрийн цэвэрхэн байх өстой яг ийм зарчимтай амьдарчсан байсан. Тэгээд яг энэ зүйл тайлэгдснараа би нөхөртөө өглөө өгт уралж нөхрийгаа харах болгондоо ингээл хайр татам тийг очиад үнэрлээл яасан хөөх юм миний арчин гоё штэ гэдэг тийм зүйлүүдийг ингээ бурхас сэргээж өгсөн. Тэгэхээр хайр гэдэг нь айгүй чухал. Тэгээд инэргүй байдал нь ч гэсэн тий инэргүй гэдэг нь бас айгүй тий бусдыг инэрх тий бусдыг хайрлах. Тэгэд энэ бурхан л тэр хайрыг ойлголт юм байна. Түүнээс биш бид нар бол тэр ингээл яг өөрийнхөө зургаар ингээл очиад хүнийг хайрлна гэдэг бас тийм амархан биш байна. Тэгэхээр хайр хизээж атаархдаггүй, хайр хизээж бардам зангаргадаг, бардамдаггүй гэж байна. Хайр нь хин нэгэнд атаархал тэр надаас гоё юм, энэ надаас ийм байна гэж атаарахгүй харин байгаа дээрээ гоё байх нь нөлөө чухал гэдэг. Тэгээ бардам биш их хэрэгтгүй, зөв бус юмд авиралдаггүй гэж байгаа юм. Альва юм ингээд тий зөв бус зүйлд ингээд авиралдаггүй, хувь боддог зам бас надад байсан. Би өөрийнхөө болж боллоо гэдэг тэр бод надад байсан. Тий зэвэрхдэггүй гэж байгаа. Зэвэрхсэн бохгүй би чинь тэр хоёр гэр бүлийг ингээд өрөвдгийн оронд өрөвдөж хайрлаж тэр хүмүүсийг юу туулж өнөөдрийг энэ хүртэл ирсэн тий байдлыг ойлгохгүйгаас болоод би зэвэрхсэн чинь бурхан чи зэвэрхгүй энэ 13 дахь бүлгийг уншигсан дахиад уншигсан би энийг хэд уншсан тэгээд бурхан бурхан минь би зэвэрхсэн байна гэдгийг ойлгосон тий ойлгоод тэгээ үс хураадаггүй гэж байгаа хэрэг. Надаас өвшөргүй зам бас байсан. Муухай ингээд хүн намайг ингээд чадж мачууд би хариугаа авна гэдэг тийм муухай өвшөргүй зам байсан. Тэгээ бурхан яг ингээд энэ зүйлүүд дээр ингээд миний энэ зан чанарууд дээр ажиллаад намайг чөлөөлж байгаа. Тэгээ зөв бус юмд баярлдаггүй харин үнэнд баярлдаа гэж байгаа. Тэгээ буруу зүйлүүд бид нарыг баярлаад авах шаардлагагүй харин зөв зүйл дээр баярлдаг байх нь айгүй чухлаа. Бүгдийг далдалдаг, хайр бүгдийг далдалдаг. Өнөөдөр хүртэл энэ амьдралд ингээд алхаад бүдрээ тий энэ бүх зүйл ингээд явж байгаа ч гэсэн яг ингээд бид нар уучлалыг бурхан өгдөг. Харин бид нар хайр тий үнэхээр итгэл найдвар байдаг ч гэсэн хайр нь илүү хүчтэй гэдэг зүйлийг харуулж байна. Тэгээ бүгдийг далдалдаг. Хайр хизээш тооцоо боддгоо гэж байгаа юм. Хайр хизээш муутай тооцоо боддгоо. Тэгэхээр бүгдэд итгэдэг. Заримдаа бид нар хин нэгэнд итгэх шаардлага гардаг. Худлаа хэлж байгаа ч гэсэн бид нар итгээд эзэнд өргөөл үлдээхээс түүнээс биш итгэхгүй байна гэдээ урдаас нь ингээд байх юм бол тэр хүн бас итгэл найдвар гэдэг зүйл төрөхгүй байхаа. Бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг. Тэсвэр төвчээр нь бас тийм амархан биш ээ. Өнөөдөр хүртэл ингээд тий алхаж байгаа, явж байгаа, энэ бурхны өгч байгаа хүмүүс биднэрт ингээд нэг багш манад сая хэлсэн шүү дээ 47 хоног. Чи асуудалтай учраас л чамд бурхан асуудалтай хүнийг өгсөн гэж хэлсэн байхгүй юу? Яг үнэн байсан байхгүй юу? Би асуудалтай учраас л бурхан надад тэр асуудалтай хүнийг өгөөд тэр нь ингээ яаж үйлчлэх үгөө бодоод исэн болохоос тэрийг яаж залбирах үгөө бодоод исэн болохоос өөрийнхөө асуудлыг нэг ч харахгүй байсан байхгүй юу? Миний нөхөрт ямар асуудал байна гэдэг юурээс арахгүй. Яаж энэ хүнийг залбирч хөлөөлөх вэ л гэж бодоод Библийг уншаад залбираад ирсэн. Тэгээ эцэст нь бурхан надад нөхөр чинь бас яг ижилхэн асуудалтай шүү. Тэгээд ариун сүнс хэлсэн чинь нэр штэ миний нөхөр чинь бас тийм асуудал байсан штэ гэж залбирсан чинь би өөр нь амар өрөвдөлтэй. Нөгөө хурмаа хийдчихсэн хүний аз жаргал бүх зүйл байхгүй уйтгар гоног болоо хуурцсан байсан. Тэгээд тийм өрөвдөлтэй байдлаагаа хараад бурхан дотор чөлөөлөгдөөд харин ч гоё сэргээд өстой үнэхээр тийм хаппи байгаа. Тэгээ бурхан тийг сэргээж байна. Тэгээ яг ямар ч гэсэн өнөөдөр хүртэл тэр зүйлээ дотроо бас ингээд тэсвэрлээ, тисээд, төвчээд ирсэн байдаг. Тэгээ бурхан яг эцэст нь ингээд шанална гайхамшигтай тэр хайрыг маань дахин сэргээж өгсөн. Хайр хизээч дуустдаггүй гэж нэмэн. Хайр хизээч дуустдаггүй харин иш үзүүлэг өгөө болж хэлүүд нь зогсож мэдлэг нь алга болно. Би заримдаа иш үзүүлдэг. Гэхдээ хэсэгтнийг л иш үзүүлдэг. Бүр ингээд амар тий хүн болгоныг иш үзүүлээд байдаг. Бурхан яг миний аманд яг тухайн хүнд хэрэгтэй зүйлээр л иш үзүүлэг гэлэгдэг. Тэгэхээр иш үзүүлэг нь ийм гэдгийг ойлгож байна. Тэгээд харин хэлүүдээр ярьж байгаа иш үзүүлэг нь өгөө болж харин хэлүүд нь зогсож мэдлэг нь алга болно. Заримдаа бурхан бидний амаар мэдлэгийн үгээр хүмүүсээр ингээд үг хэлүүлдэг. Мэдлэгээр ингээд тэгсэн байна, ингэсэн байна гэд мэдлэгийн үгээр ингээд тэр хүмүүст ингээд үйлчлдэг бурхны хүмүүст. Харин тэр нь ч гэсэн хэсэг хугацаанд байгаад алга болно гэж байна. Учир нь бидэнд хэсэгнийг мэддэг, хэсэгнийг нь иш үзүүлдэг. Амен.
Харин төгс ирэх үед хэсгэн ч үгүй болно. Би хүүхэд байхдаа хүүхэд шиг ярьж, хүүхэд шиг боддог, хүүхэд шиг сэтгэдэг байлаа гэж байгаа. Би анх хичээлд орж байхдаа яг хүүхэд шиг орж ирж байсан. Яагаад тэгэхээр яаж ингэн ингээд миний нэр мэдээд байна тий? Яаж ингээд намайг ингээд нөхрөө загнасныг мэдээд байна. Ингээл анх орж ирэх нөө Солонгоо гэдэг үнтэй чи маргааш уулзсан гэж багш хариулсанс над хэлсэн ингээл тэгсэн. Яаж мэдээд байгаа ингээл гэж бодогчсон. Би чинь хийнэтэй замтай хүн байхгүй. Тэгээд бурхан бас ингээ миний хийнэтэй замтараа айгүй гоё намайг татнаа. Бурхан гайхамшигтай. Тэгээд би яг ингээ хүүхчиг тий яг ингээ итгэл маань бас яг хүүхчиг байсан. Та яаж мэдээд байгаа? Би баг мэдчмээр штэ гэл. Тэгжээд л ингээл тий нөхрийгөө загсан ингээл нөхрөө хүндлэхгүй байна л гэддэг. Тэгэл өстө хүндэлж байгаа штэ л. Тэгээ тисэж байгаа л нэг өдөр нөхрийгөө загнаал тавьчаал орой хичээлд ороод ирсэн чинь ингэж байна. Нөхөр хүндлэхгүй байна. Нөхөр ухаарл явуулж явах загнасан байна гэл. Тэгэл миний амар сонирхол татчих юм чи. Ёо, яаж нөхрөө загнацсныг энэ хүн амар ихс мэдчихэд байна. Нөгөө бурхнаа мартсан тий. Бурхан нь илчилж өгснийг мартчихвал яаж мэдээд байна гэж бодчихсон байхгүй юу. Тэгээ эсрэгээр нь бурхан ингээд ариусанс яг ингээд илчлээ тий. Яг ингээд надаар дамжуул, надаар ингээд ажиллаад намайг ингээд хүмүүжүүлээд өнөөдөр хүртэл ингээд 6 жил явсан байна. Тэгээ та нартай бас хэлэхдээ тууштай бөгөөд төвчээр дотор тий хайр дотор ингээд хичээлдээ бас итгэвхтэй суралцаасаа гэж хүсэж байна. Тэгээд гайхамшигтай эзэн надад хүүхчиг тэр итгэлийг бас өгсөн байна. Тэгээ хүүхчиг ингээд ярьж бод сэтгэдэг тий. Ингээд би ч гэсэн мэдхгүй зүйлээ ингээд хүүхчиг бодоод ингээд сэтгэдэг байсан бол одоо би жаахан том хүний хэмжээнд очоод бурхан надад ингээд тий ойлгуулж байгаа, хэлж байгаа, эрийн зээнд хүрээд бас нэг бусдыг хайрлах хүүхдэд л хайрлах нэг тэр болгон том хүнийг очоо халамжлаад миний тэрэнд юу хэрэгтэй энэ юу хэрэгтэй нэг юм мэдхгүй шүү дээ. Харин эрийн зээнд хүрээд ирсэн би одоо яаж ин бусдын сайхны төлөө, бусдын төлөө энд маань ямар хэрэгцээ байна, энд ямар хайр халамж дутж байна, энд бурхан ямар ажил хийх гэж байгаа юм бол гэд тэр хүмүүсийн төлөө залбирах тэр цаг болж үнэхээр эрийн зээнд хүрсэн юм байна гэж бодож байгаа. Тэгээ хүүхэж сэтгэдэг биш харин бурханыхаар сэтгэдэг болсон. Тэгээ би тэр хүнийгаа ингээд залбираад гэр бүлтэйг ингээд босгож ирэхдээ би тэр хүнийг үйлчлж байхдаа бурхан надад юу гэж сануулсан гэсэн энэ тэр суманд үйлчлэх өдөртөгч шүү гэдгийг сануулсан. Тэгээ би тэр хүний гараас ингээд ямар ч талаас ингээд араас нь залбираад дэмжээд явсаар ээж тэр газар тэр хүнийг бурхан яаж өөрчилж яаж тэр газрыг өдөртөгч болгохыг би зүгээр харна. Бурхан тэр ажлаа өөрөө хийх болно. Амен. За тэгээд хүүхэд шиг биш тий хүүхэд зангаар биш. Тэгээд эрийн зээнд хүрсэн зангаар одоо ингээд бурханд үйлчлэх цаг болжээ. Та бүгдэд мань бас бурханд хийж ятгах байгаа. Тэгэхээр бид одоогоор төлөнд бүдэг бадаг хардагч дараа нүрээрээ харах болно. Бид нэр ингээд өөрснийхээ алдаа дутагдлыг ч гэсэн заримдаа бүдэг бадаг мэддэггүй. Бүр өөрөө ямар алдаа гаргадагч мэддэггүй. Харин бурхан дотор явах тусам өөрийнхөө алдаатаа, өөрийнхөө дутагдaltaа зан чанартаа ажиллаж бурхан дотор төлөвшөж үнэхээр хүн болд юм аа. Тэгэхээр яг тэр цагийн төлөө бас ингээд тий үнэхээр өөрийгөө бас өнгийн харах. Бид нар ингээд хэдий хүнд үйлчилж байгаа боловч хүмүүст үйлчлээл хүмүүсийг залбираад байгаа боловч яг үнэн хэрэгтэй өөрөө босгон байгуулагдаж бусдыг тэнхрүүлэгч нь өөрөө тэнхрэх болно гэдэг яг энэ зарчим бид нар дээр ажиллаж байна. Тэгээ бүдэг бадаг хардаг байсан бол харин дараа тэр нүрээрээ харах болно гэж. Яг жинхэнэ үнэн төрхтэйгээ. Би жинхэнэ үнэн төрхтэйгээ уулзч штэ тэр 14 жилийн дараа. Тэгээ яг үнэндээ би тэр эрэгтэйг залбирч чөлөөлөх гэдсэн болохоос миний нөхөрт би ийм байдалтай байна гэдгийг би өөрөө мтэггүй байсан байхгүй. Тэгээ эцэст нь бурхан надад ингээд хідэн өглөөс усаа тэрийг чинь залбирах гал өглөө босоод бурхан минь яаран хэлэх үү яаж залбирах уу гэж ингээд үхээ оншоод залбираад тэгсэн чинь бурхан надад чиний нөхөрөөс ийм асуудал байсан штэ гэж хэлчихэж өгсөн. Тэгсэн чинь би өөрийгөө харсан чинь амар өөрөвдөн бор амар гуйнигтай. Арахгүй штэ хурмыг хийх гэжсэн гүн дээр чинь ингээд хийх гээл ингээд амар баяр хүртэй байсан чинь 3 өдрийн дараа хурмыг хийх гэжсэн чинь шал өөр юмтай гарчаа миний нөхөргээ хэлж байгаа чи би одоо хүний нөхөр булаасан гэрэг буруутгагдана штэ. Энд чинь амархан асуудал бас биш байгаа байхгүй. Тэгээ яг ингээд тухайн үед ингээд тэр миний аз жаргал тэр бүх зүйлийг ингээд зүгээр тэр эмгтэйгээр дамжуулаад бас ингээд сатаа холгаалцсан байсан. Тэгээд эсрэгээр нь манай нөхөр ингээд айл эрт над энийг үннийг хэлсэн байсан бол би бас ийм шоконд орохгүй байсан. Тэгэхээр альва зүйл ингээд нүүц айх тусам гээд бас тий яг ийм байдалд хүрэгдэв юм байна гэдэг тэр зүйлийг ойлгосон. Тэгэхээр бурхны урд ингээд бид нар ингээд бие биендээ бас үнэнч альва зүйлүүдээ сайн муу бүх зүйлүүдээ ярилцчих юм бол ийм шокны асуудалд орохгүй. Тэгээ би чинь ингээд нууж итлэн гинт гараад ирчих гал чи итгэж яж байгаа юм чинь.
энэ хүнтэй яг суух нь зөв үү, буруу юу гэх ингээл тий. Тэгэхээр яг ийм зүйл дээр ингээд бусдад үйлчлснээрээ өөрийгөө олж харсан юм аа. Тэгэхээр одоо бүдэг бадаг харддаг ч гэсэн тэгэхээр одоо бид толинд бүдэг бадаг харддаг ч гэсэн дараа нүүр нүрээрээ харах болно. Одоо бид хэсэгнийг мэддэг бас мэддэгч би өөрөө бүрэн мэдгцэн шигээ дараа би бүрэн мэдэх болно. Амен. Тэгээ бид нар ингээд бурханд үйлчлснээр ийм гайхалтай бид нар өөрийгөө болон тий үнэхээр тэр бусдад үйлчилж байгаа эзэн биднийг үлийн хөвтөнд хөрвүүлэх болно. Тэгээд өөрийнхөө алдаа дутагдал бүх зүйлүүдээ үнэхээр бүрэн мэдэх болно, ойлгох болно, өөрчлөгдөх болно, хайрлагдах болно. Үнэхээр тэр эзэн дотор бас бусдыг хайрлах болно. Тэгээд бид нар бусдыг хайрлах юм бол эзэн биднийг хайрлнаа. Идүүгээ итгэл найдвар хайр гурав үлддэгч хамгийн агуу нь хайр мөн гэж байгаа юм. Тэгэхээр хайр бол үнэхээр хизээж дуустгүй, хайр бүгдийг далталдаг. Тэр хүмүүсийн амьдралд ямар нэгэн асуудлууд байгааг би үнэхээр олж харсан. Тэр сексийн дур хүсэл гэдэг тэр зүйл ингээ ханд цадгүй тэр сүнслэг зүйл гэдэг чинь айгүй хэцүү юм байна. Тэгээд би тэр залуугийн эхнэрийг харахад бурхан надад илчилж өгөхөд үнэхээр тэр ингээд сүнслэг зүйл байсан. Тэгээд тэр эмэгтэйг ингээ хайраар үлгээдэж эзэн дотор залбирч чөлөөлөх нь надад онцгой үүрэг байна. Тэгэхээр бүгдээрээ тэр хүний алдаа гэж хүн болон тэр эмэгтэйг ялцсан байсан. Тэгэхээр тэр хүнийг яллах биш, тэр хүнийг ингээ урам дотор ингээд эзэн дотор ингээд тэрвэрч тэр эзэн дотор тэр эмэгтэйг босгож ирэх нь илүү тийм эрхэм намдан байсан гэдгийг би ойлгосон. Тэгэхээр ингээд энэ зүйлээр дамжуулаад хайр нь үнэхээр гайхамшигтай шүү. Тэгээд итгэл найдвар хайр гурав үлддэг боловч хамгийн агуу нь хайр гэж тэгээд бид нар одоо бурхан дотор үнэхээр бусдыг хайрлж бусдыг тэнхрүүлдэг байцгаая. Тэг өнөөдрийн миний хичээл ингээд дууслаа. Тэгээд бурхан яг энэ зүйл дээр л надад ийм олон зүйлийг ойлгуулсан. Тэгээд та бүгдд ивэлтэй байсан гэж итгэж байна. Амен. Баярлалаа. Амен. За. Баярлалаа. Амен. Халелуя. Баярлалаа. Амен. За хэдүүлээ гэрчлийн цагтаа оръё. Тэгээд өнгөрсөн удаа бас таны амьдралд хийсэн гайхалтай зүйлүүд өдөр хуваалцаа тий. За гэрчил хуваалцах юм байна уу? Шууд фоноо нэгээд хуваалцаж болно шүү. За хуваалцах юм байна уу? За гэрчлэл ярих юм байна уу? Байна уу? Сайн байна уу? Байна. Гэрчил хуваалц. За тэгээ. За нэг дэх гэрчил нь болохоор нэг үргэлжлийн талаар хин энжмагш түрүүнийхтэр үргэлжлийн талаар ярьсан шүү дээ. Тэгээд би ойрд жисэн юм дээрээс үргэлэг өгөхгүйсэн ажилтгүй байгаад байгаа болохоор тэгээд нэг хэдэн төгрөг хадгалаад байж жоор байсан. Маш явах гээд тэгсэн чи харин ариуснаас суугаа тэгээд өгсөн мөнгөний хэдэн жохоо нэг айхтар их хөшөлтөй өгсөн. Тэгсэн чи харин дараа нь би чи энэ дээрээ л хүн надад массажны мөнгө ч юм уу ямар нэг байдлаар тэгж байгаагүй. Тэгээд харин байжсэн чи нэг итгэгч эмэгтэй массажны мөнгөөр өрөөгөөд тэгээ очиж бүтэн биений бүр Монголоос хараагүй эмэгтэй ирсэн нөхөртөөгөө. Тэгээд хараагүй ч яг мундаг барьдаг шүү дээ. Цэгэн байраа маш мундаг гэдэг имчилгээний байр. Тэгээд тэгэж ивэгдээд тэгээд бүр эсрэгээрээ бас өшөө зөндөө өрөвцөө олхон хүмүүс зөндөө юм бахцах зөндөө юмар өрөвдөл. Тэгээд гар тарж байгаа өөр хаан тарж ин тэр чухал байдаг шүү дээ. Тэгээд аюу сайн хурсан би тарсан гэдгээ илүү мэдэрсэн. Одоо өмнөх хөргөлүүдээс илүү ихээр мэдэрсэн гэх юм уу. Тэгээд хоёр дахь гэрчлэл нь болохоор GCM Библийн сургууль сураад үйлчлэлийн Библийн сургууль сураад маш их өрөвдөж байгаа. Тэгээ одоо 3 дугаар улирал руу орсон байна. Утгагүй төгсөх гэж байна. Тэгээд даалгавруудаа хийгээд өвч явуулангаа аягүй тунгааж бодоод видео хичээлүүд нөхөж үзэж байгаа шүү дээ. Тэгээд тэр хоорондоо трама ингээл баг насны
энийг шиг энтергээл дотоод дэврэлийн мэрэгжлийн багш нар орж байгаа. Америк 2 багш орж байна. Монгол Солонгостойгоо нэг монгол багш орж байна. Энд багш өөрөөс орж байгаа. Тэгээд тэр бүгдээс би өөрөө аяг ерөөл авсан. Тэгээд сургуульд JSM үйлчлэлийн библийн сургуульд сурах нь хүний нөгөө ерөөсөө сэтгэл санаа өөрөө эдгэрээ зогсохгүй хүнтэй яаж ажиллах вэ гэдэг урлаг суралцж байгаа юм шиг санагдав. Тэгээд би зүгээр нэг зүйлийг уриалахад ямар их гоё зүгээр л онлайны нэг өдрийн нэг цаг хэдэн минутын л хичээл ахгүй юу. Тэгсэн мөртлөө амар их өрөвдөж байгаа зүрх сэтгэл би юм авахад одон тавдаар өрөвдөж байна. Тэгээд одоо энэ хичээлийг аюу олон жилийн дараа сурж जैन. Тэгээд эрт сурсан тусмал мэдээ сайн байсан баг. За тэр нь ч яг нэг хайхтай харамсахгүй байгаа. Зүгээр итгэвч удирдагч, пастор, ахлагч, үйлчлэгч нар хүмүүстэй ажилдаг, Иесуст итгэдэг Монгол хүн болгон энэ хичээл сургуульд ангид орж сураасай гэж хүсэж байгаа. Тэгээд бид нар чинь нөгөө хүмүүстэй ажиллах талаар нөгөө мэдээгүй юм сургуульд нь сурж байгаагүй болохоор хүмүүст үйлчлэгтэй айгу нөгөө ив хавг үйлчлэл хийсэн юм байлээ. Тэгээд хүмүүстэй ажиллаж байгаа бол энэ сургуульд нь заашгүй сураасай гэж би одоо уриалж ин. Дээрээс нь миний хувьд бол ямарсан амар ивэлтэй байгаа. Энэ сургууль сурсандаа бүр маш их сэтгэл хангалуун баяртай байна. Тэгээд манай JSM хичээл заадаг багш нартай бүгдд нь баярлалаа. 2 нэнд байгаах тий. Тэгээд үйлчилж байгаа давгаатаа бас баярлалаа. Тэгээд тийм байна. За мараагчтай баярлалаа. За өөр хуваалцах юм байна уу? За ороймондэ оюун дараана. За сайн байна уу? JSM-ийнхэнтэйгээ уулзаагүй маш их худлаа. Тэгээд үнэхээр гоё энэ дээр би Янжмагшийнхаа подкастыг сонсоод гинт сонсмор санагдаа сонссон чинь яг энэ чөлөөлөлтийн тухай ярьжсэн. Тэгээ өнөөдөр бүр гинтхэн энэ хичээлдээ ормоор санагдаа давгаараа чат хичээд тэгээд линк аваад орсон. Тэгээд маш гоё байна. Тэгээд надад одоо яг хийх ёстой үйлдэлийг маань мэдрүүлж өгсөн ийм хичээл байлаа. Тэгээд зөндөө их чөлөөлөлт итгэрлүүдийг авч исэн. Нодлонгийн хичээл зуусан. Гэхдээ шалгалтаа өгч сертификат авч чадаагүй ч гэсэн сонсогчийг хийгээ явж исэн. Тэгээ ер нь аль яг би нөө жоо өөртөөгөө ажиллахгүй. Дээрээс нь маш тийм тууштай биш үйлдэлээсээ болоод ингээд өөрийнхөө зөв замыг нээхэд тийг болоо явж байгаа гэдгээ саяны энэ судалтаас сонсч мэдэрч авлаа. Тэгээд ухаарлал харилсан маш гоё сургалт энэ. Миний жинхэнэ ариун сүнс гэдгийг мэдрүүлсэн гоё сургалтыг явуулдаг багш нартай баярлалаа. Давгаадуудад ч гэсэн маш их баярлалаа. Тэгээд энийг ямар ч гэсэн хэлчихгээд орж ирсэн юм аа. За өөр хуваалцах юм байна уу? За нэг хүний гэрчлээ. Тэгээд залбирлын цагт орё тий. За эхлээд ховдын цагаанагч тэгээд дараа нь жаа гэж хуваалцаад тэгээ. За өнгөрсөн 7 хоног нөгөө манай хүү 2 настай хүү минь бөөлжөөд тэгээд энэ хичээлд ороо залбираад тэгээд за цагаанаа залбирж байгаараа гэсэн. Би тэгээд залбираад ирсэн. Тэгээд ариун сүнс яг нөгөө өөрөө залбираад идэгнэ чи ингээд өөрөө залбирч чаднаа гэсэн. Тэгээд би бас яг итгэлгүй байсан. Тэгээд нөгөө 2 хүнд бас ингээд яаж залбирахыг заагаад тэгээд бас яг тэрний дагуу их мэдтэйгээр залбираад тэгээд залбирж байсан чи ариун сүнс нөгөө яг ингээд бүлээн ус өгөөд ингээ хар хилээр залбирж байгаад бүлээн ус өгөөд үзээрэй гэд нэг сануулад тэгээ юутаж тэгж өгч үзэж бодоод эхлээд өгсөн. Тэгээ өгсөн чинь хэсэг ажаад бөөлжөд гаргацсан дахиад юм дөнгөд бөөлж идсэн аахгүй. Тэгээд дахиад залбирч байсан дахиад ус өгөөрэй гэсэн. Дахиад ус өгөөд тэгээд нөгөө бөөлжөлтөн зогсоод тэгээ ямар ч юм уулгүйгээр манай хүү тэгээд имлэг авахгүйгээр идэрсэн байгаа. Тэгээд эзэн бас нөгөө мэдтэй залбирахыг бас гоё сануулж зааж бас нөгөө ногшихгүйгээр тодорхой залбирахыг бас зааж өгсөн. Тэгээд бурхан бас болоод олон зүйлсүүд зэний хичээлээ хамтдаа сурж байгаадаа баяртай байна. Баярлалаа. За баярлалаа. За
Жаагийг ч хуваалцгаа. Тэгээ. За юуны өмнө ямар ч гэсэн энэ сургалтынхаа төлөө тэгээд энэ үйлчлэлийн төлөө талархмаар санагдаж байна. Танд тайлбар нь байг. Тэгээд багштай болон давгаада баярлалаа. Би нөгөө өмнө 2 өдөр өнгөрсөн 7 хоногт ингээл нэг санаа аюу хэцүү гомдол ингээл тэгдээл нэг үе ингээ орж ирээд идэв нэг хэцүү юм байдаг байхгүй гомдол орж ирэл тэгэл өөрийгөө уучлаагүй юм бахтаа гээл багшийн подкастыг сонсоол залбирчээсэн чи харин яг ариун сүнс ингээ надаас хянуулсан. Тэгээ яг тэр хаана хизээвэ гэсэн чинь бүр нөгөө жоохон бахтаа ээжийн ажил дээр очиход надад нэг тийм амар гомдмор тийм нэг дүр харагдсан байхгүй. Тэгээд тэндээс яг гомдол авцсан байгааг ариун сүнс надад шууд хэлчлээд тэгээ яг нөгөө багш заасан шүү дээ нөгөө тактик стратеги заасан. Яг тэрний дагуу ингээ залбирсан чи бүр ингээ гэрэл гээгээд бүр амар чөлөөлөгдөөд тайвшраад бүр айгуу гоё болсон. Тэгээд талархаал хэлээ. Тэгээд хэлмээр санагдаад ер нь ингээ байнга талархдаг та. Жисийн үйлчлэг бодохоор ингээл шууд талархаал баяр төрөөл баяр бүр орж ирээл. Айгуу гоё болдог амар тайван. Тэгээд энэ том үйлчлэлийн төлөө маш их талархаж байна. Есүсийн нэрээр өрөөж байна. Баярлалаа. За баярлаа. За хэдүүлээ үргэлжлэлийн цагт орё те. За би энэ аяа зогсоо.